Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хиндж битгий хэлээр ураатай унтлагын нэвтрүүлгийн маань ээлжид шинэхэн дугаар инхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрэв таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд хамт сонсож байгаа бол сувгаа салаад дараа нөхөж сонсохыг зөвлөж байна. Мөн та машинда яваа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн хаydахыг бодоод төр сувгаа салахыг бас зөвлөж байгаа шүү. Манай унтлагын нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөгдөхгүй мөн бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв танд сонсож амжаагүй дугаар гарч ирэх юм бол дараа нь манай унтлагын өрөө Facebook хуудасаар болон унтлагын өрөө YouTube-ийн сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээд өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 3-ны лав гарагийн үдээс яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 13 минут болсон байна. Та бүхэндээ унтлагын нэвтрүүлгийг хүргэхээр радиогийн 20 дугаар студиэс хөтлөгч Халиука найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. За лав гарагт бид бүгдээрээ сонсогчдоос ирсэн ганц бие хүмүүсийн түүх, тэдэнд тохиолдсон асуудлуудаар одоо нэвтрүүлгээ хүргэдэг байгаа. Хэрв таач гэсэн сонсогч таач гэсэн ариун бэлэг @mjl radio.com хаягаар өөрт тулгарсан асуудлууд болон сонирхолтой хөгжилтэй түүхүүдийг илгээхийг хүсэх юм бол зүгээр захиагаа бичээд илгээхэд хангалттай байгаа шүү. Бас манай унтлагын өрөө насанд хүрэгчдэд зориулсан түүх, хөгжилтэй түүх, асуудлаа нэрээ нууцлан бичиж байх боломжтой хаалттай групп маань одоо нэгдэж байгаа. Тэгэхээр та тэнд өөр тохиолдож байсан сонирхолтой түүхүүдийг бичих боломжтой болж байгаамаа. За ингээд яг дөрмийн дагуу 3 дахь өдөр болохоор яг синглчүүдэд тохиолддог одоо хөгжилтэй хүндхэн эсвэл асуудлуудын талаар ирсэн захиагаа уншаад танилцуулдаг. Тэгээ дараа нь шууд эфирийн утсууд болох 77 77 38 83 77 77 88 30 дугаараа нээгээд сонсогчдтойгоо холбогдоод яг сэдвийн дагуу ярилцах байгаа. За тэгэхээр Халиука нь хөтлөгч нь болохоор одоо шууд захиа руу орё гэж бодож байна. Сайн байна уу? Би их удаан ганц би яваа юм л да. Хамгийн сүүлийн найз залуугасаа салаад бараг 5 жил болж байна. Тэр хэмжээгээр л дотн харилцаагаар дутаж байгаа бүсгүй. Хаяа нэг залуутай болцож дотн харилцаанд ордогч цааш нэг их үргэлжлэхгүй байдаг. Надад нэг эрэгтэй сайн найз бий. Бид хоёр бүр бага ангиасаа л найзалж өдий хүртэл бараг 20 жил найзалсаар жинхэнэ андууд болсон. Бид хоёр цог хонох үедээ цог хонож бие биенээ нүцгнэр нь харж байсан ч ямар нэг илүү дутуу зүйл болдоггүй тийм л найзууд. Харин би саяхан шинэ оны өмнө жаахан гутраад ганцаараа хэсэг уулаа. Тэгээд уламжлал ёсороо найзаагаа дуудаж зовлонгоо ярив. Найзыг нь залуучууд тоохгүй байна. Би хүнтэй дотносохгүй удаад бараг л буцаад онгон боллоо гэдэл. Бас би энэ маягаараа ганц би эмгэн болох нэ гэдэл найздаа эрхлээд уйлж гарсан юм. Найз банч намайг харагдаад чамайг 40 хүрээд ганц би байвал найз нь авч суунаа. Гэхэд би уярж уйлаад л чухам бид хоёр. Тэгээд л би биентэйгээ асуудлуудаа ярилцав. Бид хоёрын уг нь царай зүс дажгүйч миний ааш цангаас болоод би найз залуутай болдоггүй болж таарав. Харин манай найз маань дотн харилцааны туршлагагүйдээ жаахан хичээд санаа зовоод октооттай нэг дотносож чаддаггүй юм шиг байж л тээ. Тэгээд яах вэ? Хоёулаа халамцуу нэгэн дотн харилцаанд орох туршлагагүй, нөгөөх нь туршлагатай ч ойрт хүнтэй ойртойгоо жаахан хүсэмжтэй байгаа хоёр. Тэр өдөр би шууд л гэрлүүгээ дагуулж яваад л найздаа зааж өгье. Бүх хувцсыг нь тайлхан тэр. Надад ч зааж өгөх нь чухал байгаагүй л дээ. Ойрт хүнтэй ойртойгоо жаахан хэцүү болсон үе байсан болохоор шалтгал байсан юм. Тэгээд л найзаагаа дээрээ гаргаад л алив ингэж хөдөл тэгж хөдөл гэл загнаж гарах нь тэр. Нэрэл манай найз их эвсэлгүй, ив хавгүй дээр нь надаас хичээд байсан. Тэгэхээр нь би дээр нь гараад л ингэдэг байхгүй юу гэдэл зааж гарлаа. Ингэж нэг хантал дотн харилцаанд орчход унтаад өгсөн. Өглөөн сэрчгээд найзаагаа харж чаддгүй. Би ч халамцуу байхдаа их зөрөгтэй багш байсан. Эрүүл болохоор ичээд их харж чаддгүй. Найз маань халамжтай юм болохоор шүл хийж өгөөд л. Миний багш хоол ид
гэд өгөхөд төвчлгүй инээж бит хоёр бөөн инээд болгон тэр. Тэгээд л ичих байдлаасаа гараад өнгөрсөн шөнө болсон явдлаадаа ярьж баахан инээд болж байгаа юм чаа. Тэгсэн харин манай найз би эрэгтэй хүний уламжлалт нэг байрлалаас өөр байрлал сурмаар байна гэсэн. Би эрүүл байхдаа ичимхий гэж ихтэйхэн. Биедээ хүргэж ядаад л баахан инээж улайж байж нэг байрлалд очоод дотн харилцаанд орж эхлэхэд бидний инээдхөөр хүсэл тачаал болж эхэлсэн юм да. Ингээд найз бит хоёр дурлалцахгүйгээр дотн харилцаанд ордог болсон. Дунд нь манай найз туршлага хэрэгжүүлж үзэх гэж нэг хэсэг найз охинтой ч болоод салсан. Урдынхаасаа хамаагүй дээрцэн гисэн. Бид гаднаасаа харахад найзууд хിവэрээ ээж. Би түүнлүү өнөөдөр сургалттай ирээрээ эсвэл тэр надад сургалт хэрэгтэй байна гэж мессеж ирэхэд бид оройн дотн харилцаанд ордог. Бид хэдий дотн харилцаанд ордог найзууд болсон ч нэгнийгээ өөр хүнтэй болох үед нь огт хардахгүйгээр дэмждэг. Энэ байгаа байдал маань харин сүүлийн үед их асуудал үүсгэж магадгүй санагдаад байгаа маа. Бид энэ маягаараа найзууд биш амаргууд болчихвол яах вэ? Энэ маягаараа яваад хоёр талдаа ихнэр нөхрүүдтэй болсон ч бидний харилцаа дуусахгүй яана. Бас одоо болтол багын найзууд гэж боддог гэрээхэндээ мэдэгдчихвэл яана. Ер нь иймэрхүү зүйлээс их айж байна. Энэ харилцаагаа яаж зогсоохоо мэдэхгүй ч зогсоох ёстой юм шиг санагдаад байгаа юм. Эсвэл энэ хിവэрээ 40 хүртлээр явсаар хагаад хоорондоо суучих уу? Ёстой яахаа мэдэхгүй болчихдаг юм байна. Танаа нэвтрүүлэг захиа бичсэн учраас өөрийн байдалд орж байсан найзууд байдаг юм болов? Тэдний яаж байсан туршлагаас сонсхийг хүссэн юм аа. За нэг ийм сонирхолтой захиа ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн захиаг одоо уншаад хүргэчихлээ. Тэгэхээр энэ сонсогчийнхоо бичсэн захиаг онцлон өнөөдрийн нэвтрүүлгийнхээ сэдвийг дотн харилцаанд ордог найзууд сэдвээр явах болно. Танд ийм зүйл хизээ нэгэн цагт тохиолдож байсан эсвэл ойр дотн ийм зүйл болж байсан түүхээс хуваалцахаар бол хэний нэр усыг зарлахгүйгээр манай нэвтрүүлгийн шууд утсаар холбогдсон хуваалцаарай. Таны дугаарыг зарлахгүй, таны хоолойг өөрчилж сонсгохд бол хинч таныг таних боломжгүй байгаа. Тиймээс та айж имэх цэвэлгүй ярилцаж болно. Гэхдээ таны яриа орон даяар өрн нэвтрүүлгийн долгионоор сонсогдож байгаа болохоор зөв боловс үг. Хиллэг ашиглаж соёлтой ярилцахыг хичээгээрэй гэж хүсье. Сонсогч таач гэсэн өөр тохиолдсон насан туршидтын асуудлуудаа түүхүүдээ бидэнд бичиж явуулахыг хүсвэл arumbelэг@mjlradio.com-аар явуулахад хангалттай байгаа шүү. За ингээд шууд эхний сонсогч аавъя. MJL радио холбогдсон байна. Байна. За өчиг минь дээ. За өчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан. За дотн харилцаанд ордог найзтай юу? За ер нь байгаа. За яг яаж явж байгаа дотныхоо найзтай ч юм уу найзтайгаа дотн харилцаанд орчоо? Ер нь бол 10 жилээс хойш үерхэж бодож байсан. Тэгээд ерөөсөө хийж чадахгүй явж байгаа. Хоёулаа дотн харилцаанд орсон л доо. За. Тэгээд яг саяны наад дахиад чиг юм болсон. Одоо тэгээд дотн харилцаа тогтоогоод хэр удаж байгаа юм? Одоо дотн харилцаа бол байхгүй болсон шүү дээ. Юу болсон тэгээд одоо? Сууцсан. За. Янз юм байна шүү дээ, тий? За. Би тэгээд ер нь ингээд дотн харилцаанд ороод удаад ингээ явах дээр биеийн айгүйх өгүүлдэг болчтой. Тэгээд нэг хүнчил болчих юм байна. Тэгээд аймаг хүсэмжлдэг тэгээд. Тэгээд явж байгаа тэгээд яачгүй тэгээд эхнэр нөхөр хоёр болсон доо хүүхэд гараагаар тэгээд. За тэгэхээр найз үедээ хэр удаан үерхчихсэн та хоёр яг найзын журмаар гэх юм уу? Яг ер нь бол найзын журмаар 2 жил гарan татаад байна. За. Бас нэг яггүй уустаа тэгээд яг хүн тийм бодож юм байсан. Энэ хугацаа яах вэ? Энэ цаашаа яаж өрөвдөх вэ? Хизээ зогсох бол энэ гэсэн бодоод тэрс орж ирдэг. Тэгээд ер нь бол би нэг гэсэн сэтгэлтэй болчих юм байна тий. Одоо нэг ийм
тал байдаг л да. Ялангуяа эрчүүд энэ талыг бол айгүй их гаргаж ирдэг байхгүй юу? За эмэгтэй хүний хувьд болохоор эрэгтэй найзтай байж болоод байдгийн. Байж болно. За тэгэхэд харин эрэгтэй хүн хэлэхдээ эрэгтэй эмэгтэй хүн найзлна гэж худлаа штэ. Аль нэг нь л юм бодцсон явж байгаа. Ялангуяа одоо эрэгтэй хүн зөв зүгээр, эмэгтэй хүнтэй зөв зүгээр ямар нэгэн одоо юу гэдгиймдээ дотн харилцааны талаар толгойд нь орохгүйгээр үерхгүй гэдэг үхгүй. Энэ тал дээр юу гэж бодож байна? Ер нь бодвол баг үндэ. Би одоо анхнаасаа тийм нэгөрсөд яг нэг эмэгтэй хүнтэй унтаж үзэх ч юм уу тиймэрхүү бодолтой байсан боловч яг цаашдаа ингээд нөгөө бинээсээ юм шин юм суралцаа, шин юм туршиж үзээд ингээд тусмал бүр амар бинээс өгөө тэмүүлдэг болчих юм байна. Тэгээд нэг мэдснээр ихнэр нөхөр болсон шүү дээ хүүхдтэй ч болсон. За. Тэгвэл ястаа сайхан гэр бүл болцсон байж тээ тийм ээ? Тэгээ одоо бид хоёр одоо ингээд тэр цагаас хойш одоо 16 жил болж байна та. Мондаг янз юм байна. За холбогдсон маш их баярлалаа. Ад жаргал хүсье. За баярлалаа та бүхэн сонсож байгаа бүх монголчуудаа биеиндээ тэр биенийгээ сайн ойлгоороо ярилцж байгаарай гэж хэлж байна да. За маш их баярлалаа. Орой сайхан өнгөрөөрэй. Баярлалаа. За. Янз юм байна штэ тий. Найзтайгаа үерхэж явж байгаа зүгээр аваа суудсан зүгээр авахаалчтай ороод ирлээ. За лайв сонсож байгаа, лайв үзэж байгаа бас машинаасаа хаа газраас 88.3 эмжил радиогоо сонсож байгаа бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Тэгээд үчиг сайхан өнгөрөөцгөж байна уу? Хаанаас үзэсгэж байна манайхан орж ирээд комментэр болон эсвэл уцаар шууд холбогдож ирээд ярилцаарай. За өнөөдрийн бидний ярьж байгаа синглчүүдийн сэдв маань болохоор яг дотн харилцаанд ордог найзууд гэдэг сэдвээр явж байгаа. Тэгэхээр танд нэг ийм найз байдгүй, аль эсвэл байж байгаа салцсан уу? Ер нь найзууд хоорондоо дотн харилцаанд орчхоор найз нөхөрлийн тэр нэг үерхлэн ингээд салчдаг юм уу? Яадгийг энэ талаар ингээс орж ирээд яриул бас сонирн байна. Би өөрөө бас яг ийм дотн харилцаанд ордог найз байхгүй. Тэгэхээр яг ингээд амарлаг найзууд байж байгаа дотн харилцаанд орчхоор чинь тэр нэг найзуудын үнц нь унцдаггүй юм уу? За дээрэс нь хэрвээ орчлоо гэхэр чи цаашдаа ингээд нэг ороо яваад хар чи айл нэг талдаа нэг awkward гэж ярьдэн шин нэг эвгүй биш үү? Магадгүй хин нэг нь одоо нэг шинээр ч юм уу те хүн амтандаа уулзаад ингээд явахт нь хардталтын сэтэл одоо тийм мэдрэмж гардаггүй юм бах та би бүр гайхаад ах юм. Мэдээж ингээд бие хагаараа ингээд хүнтэй унтаж хөвтэйл ойртол дотн харилцаанд орж байгаа юм чинь мэдээж ямар нэгэн сэтгэлийн нэг юм чавтас хөндөгдөхгүй юу? Энэ талаар манайхан яг үгүй хөндөгдгөн билээ эсвэл тийштэй хардаад эхэлсэн гэдэг ч юм уу. Иймэрхүү талаараа та орж ирээд бид нартай ярилцах боломж байгаа шүү. Хэрвээ та Монголоос холбогдохыг хүсвэл 77 77 38 83 гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн дугаард маань яг одоо нэвтэлтэй байна. За дараагийн сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? За, артлынхаа радиог унтраагаарай. Наа чи айгу цоордод шүү. За, үчиг сайхан өнгөрөөж гин үү? Үчиг сайхан өнгөрөөж гинэ. Энэ ямар сэдвээр ярьж байгаа юм бэ? Дотн харилцаанд ордог найзууд. За. За, дотн харилцаанд ордог найз байгаа юу? Гэхдээ яг тийм найз бол байхгүй. Эсвэл хав ойрын найзуудаас чинь бие биентэйгээ унтаж хөвтөөд яваад байдаг найзууд байна уу? Үгүй би нэг юм асуух гэдэг. Айгу ярих гэдэг л та. Айгу төвхтэй юм болоо. Сэдвийн дагаа яриа штэ хоёулаа. Ер нь бол баг сэдв нэгэн болно. Ойртно. За тэгвэл товч бүгд тодорхой тайлбарлаарай заяа. За тий. За. Би ингээд юу ахгүй юм ч юм болохгүй. Ингээд нэг өдөр манайхан нийлээд аваад. За. Тэгсэн манай нэг зөвлөгч байдгийн бүр. Над руу орой ингээд унтаж ирсэн чинь өвөр цоо дээр бүр дайраад ордог. За. Би бүр яаж чаддгүй. Юу ажил дээр гарч явах чинь үү? Ээлж нь гарч явах та юу? Хааны юм болоод байгаа хамт амралтанд явсан юм уу? Бид нөгөө уугаад хамт амралтанд уухгүй юу? За.
Тэгсэн чинь тэр шөнө яг би нэг нэр хахтараар гоогаар байж байгаад ороод амарлаа гэж өрөөнд ороо амарлын чинь над руу орж ирээд бүр оролцож болсон. За. Тэгтээ хүн амар эвгүй байдалд орд юм бэтээ. Би яаж чадахгүй байж байгаа босоод яваад өөр газар унтаа тэгээд өглөө нь чи бүр амар тасарчтэй энэ төргээд ингээ ярьдаг байхгүй. Тэгсэн чинь мотор явж байхдаа яцсан би хоёулнаа. Ингэж болохгүй шүү. Ингээд эмэгтэй хүн гэж чи юм байт юм ингээд баг сургамж авсан чи байхгүй ахаад надад байдаг юм. Юу эмэгтэй хүн чи амар байт юм бол би бүр айчтуулсан. Сэрлэн нас зүг хүүхэн бэ те? Мэдгүй. Ийм болчихсон тохиолдол байна уу монголчуудаа гэж. Йоо. Эсвэл өөрөө болохоор нэг хүн харахаар ингээд эмэгтэй хүн тачаалаа барьж чадахгүй тийм залуу юм болов. Үгүй. Би зэрэг өстөө үгүй. Юу амир гоё өөртөө ингээд өөрийгөө өөртөө ихтэйгээ шидэж мэдээд магадгүй өнтер гэж хэлж мэлээч. Үгүй тийм биш юм чи одоо би өөрөө тийм хэлчихвээ. За тэгэхээр одоо би тэгэхээр яана гэсэн үг наад сценарио өгч байна. Дараа нэг юм хөсөлтөв яриад би сонссон л байна. За тэгвэл хараа өнөөдрийн сэдв болохоор дотн харилцаанд ордог найзууд одоо эрэгтэй эмэгтэй найзууд хоорондоо ингээд дотн харилцаанд ороо яваад байгаа талаар байгаа байхгүй юу? Ааха. За тэгвэл өөрөөс нь асууя нэгэнтэй холбогдоод ороод ирсэн юм чинь эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо найзууд ялангуяа дотны сайн найзууд байх боломжтой юу? Яаж байх юм бэ? Why? Яагаад гэж бодож байгаа? Тэр хоёр хүүтэй хүн хизээ тийм дотны сайн найзууд байх амьдрал нотлон дөө. Тэгээд байгаад ирсэн хүмүүс байвал яах юм? Дотны харилцаанд ороогүй. Аль нэг нь ямар нэгэн одоо юу гэдэг байна. Сэтгэлтэй байгаа. Сэтгэл бол байж л байгаа гэж бодож байна уу? Байж л байгаа тий. Тэгэхгүй ингэж хэлж чадахгүй. Морсогийн хувьдчтэй. Үний бие организмын хувьд. За. Тэгвэл өөрийн чинь хувьд ямар нэгэн дотны найз эмэгтэй гэж бол бэдгүй юм биш үү, тийм ээ? Би өнөө эмэгтэй хүнтэй бол дотны нь бол найзахгүй. Зүгээр найзаас бол байгаа. Ааха. Дотны гэдэг хүүхдээ өөрөө эвгүй штэ. Дотны найз бид нар ингээд айгуу сайн найзууд гэж байхгүй мэн, тийм ээ? Байхгүй. Ирчүүд хоорондоо тийм сайн найзууд, эмэгтэйчүүд хоорондоо сайн найзууд гэж бодоод эсрэг хоёр хүүсний хүмүүс бол хэвэж байхгүй хаа л гэж. За, өөрөө болохоор одоо их нэртэй юу? Мэдээж байгаа. За тэгэхээр тэр сувлагч эмэгтэй бол бас айхтар юм байна, тийм ээ? Тэр нь сингл юм уу? Үгүй. Тийм мэдээж сингл. За. Эмчихээ ивэлд орчих галгүй гэдэг юм биз дээ. Үгүй хаа. Яагаад тэгээд ингэж бодоод байгаа? Айс штэ би. Тийм амар хүн юм уу? Үгүй амар тавьж. Эмэгтэй хүн тэгээд улангачтай гэдэг бол байж юм уу гэж гайхаад байгаа. За. Эмэгтэйчтэй савтуудаач тийм. За тэгвэл энэ сэдвийн талаар бол дараагийн нэвтрүүлэг дээр ярьж болж байна. Манайх руу түүхээ бичээд ороод ирээрээ. Ямар юм бичгэлээ би энэ удаан сонссон. За. За ямар тач холбогдсон баярлалаа. За ориг сайхан өнгөрөөрэй. Манайхан бас их ширүүн шүү тий. Шууд орж ирсэн ээ. За ямар сэдвээр ярьж ин сэдвийн дагуу ярьчихна уу гэд. Эсвэл нэрэ цаанаасаа бүх өгөгдөл нь өгөгдсөн хүмүүс шүү. Зүгээр юугаар л ярьчихна. За тэгэхээр өнөөдрийн сэдв маань одоо радиогоо сонсож байгаа хүмүүс дахин хэлэхэд дотн харилцаанд ордог найзуудын талаар байгаа шүү. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Орой минь дээ. За, шингэн хоолой сонссон чи ойрд сонсоогоо сонсон чи ямар гоё юм бэ? Аяа арчиг сонссон чи хавхагмаар санагдаад. Чи намайг ер нь юу гээд байгаа юм гэж. За. Миний найзуудын шишин нөгөө эрэгтэй хүмүүс байдаг. За. Одоо гадаа одоо нөгөө наадмаар сая л ингээд хаасан дарагдсан энэ тэрэгэл жижигхан нааштай байхгүй юу? За. Тэгээд нааштай болохоор өвдөө босгож
гэрээс авч явах гэж төв гээд бид хэд ингээд нэг юм бич мичээр очиж хандаад яцгадаг. За. Юугаар би чи эргэдэг шиг юм уу? Ямар ч тач бидний хооронд ерөөсөө тийм асуудал гарч байгаагүй. За хідэн тийм дотночхийн цаашаа. За сайн найзтай юм. Бид нар бол ер нь олон жил найзалж байгаа найзууд. Аа. Тэгээд заримдаа тасарсан үед ингээд тэрвэрлэхтэй хандсан байдгийг. Мэдгүй тэр хүний хувьд ямар сэрэл төрж ирсэн мэдгүй. Гэхдээ ямар ч тач надад бол нэг тийм эвгүй сэтгэл төрүүлэх тийм үйлдэл хідээж гарч байгаагүй. За. Тэгэхээр одоо тэгэхээр би байна гэж хэрүүлэх гэж орж ирсэн юм. За тэгвэл байхгүй гэж тэнийг нэг яхалбал гүрээ ирчүүд ингээд ахаа айгуу санам. Би ч бас амар дотно гэж хэлж чадахгүй ч гэсэн эрэгтэй найзууд байгаа шүү дээ тий. Тийм тэнгүүд одоо ингээ манаа найз залуу малуу гих мэтийн хүмүүс ингээд хэлээд байдаг байхгүй. Хизээж эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй найзлан гэж байдгүй маа. За ялангуяа чи тэгж боддгоо маа хэн нөгөө талаас нь бол бодож л байдаг байхгүй юу гэд. Тийм. Бид нар бүр ингээд юу гэнэ одоо тэр нөгөө эрэгтэй найзынхаа хоёр найзынхаа найзуудтай бид нар шавдж явж байгаад өргөжлүүлээд ингээд явцгаасан байхгүй юу? За. Тэгээд нэг удаасаа чинь залуухан ч гэдэг шиг. Тэгээд хараг идтэй л үсэн чинь. Тэгээд өргөжлүүлээд цаашаа ингээд амар морсноор очиод шавдаад явж ирсэн. Нөгөө яар чинь намайг хамгаалаад дундаа хийгээд унтсан байл яах вэ? Йоо яса хөөрхий те. Тэгэхээр манай найзууд тийм хөөрхий юм уу? Нэгэл би юм ихтэй харагдав. Танаа найзууд зүгээр гей байвал яах вэ гэхгүй юу? Тоолсон шүү. Зүгээр гейгээ хэлж гейе барьж чадахгүй зүгээр хэлээгүй л яах вэ гэд. Тэгээд тэрний удаад би нөгөө нэг найзууд маань тийм гоё ихтэй болохоор би хацгүй юм 50 чөлөөтэй байдаг. Тийм штэ. Тэгээд нэг удаа бас нөгөө эрэгтэй хүнийхээ югаар тэр найзуудынх нь нэг нь бус ингээд нэг жахан чичирсэн юм шиг байна. За. Надруу тэгэхээр би бас тийм эрэгтэй шиг биш шүү. Юу гэсэн үг ийм гоё хөөрхөн шингэн олоод эмхтэй орж ирээд би эрэгтэй л юм шиг байна гэдэг гар. Чи манай нөгөө хоёр найз би ч надад гадна бас нэг манай хоёр эмэгтэй нийтдээ 3 эмэгтэй бид нар тавлаа явж ирсэн байхгүй юу? За. Тэгээд тэр найзуудтай нийлээд цаашаа шавдаа явсан гэдэг. Тэгсэн чи харин нөгөөх нь уурлаад тэгээд бүр нэг найзаасаа бүр тангарыг тасарсан гэж бодсон. За. Хөөхнүүд шиг биш. Чи тэр бэжэ шиг салдаг хөөхнүүдээс миний найзууд хэдэж биш шүү. Чи миний найзуудыг мэдээгүй танаагүй гэж наадах муха шамстай. Гоё шүү дээ тийм ээ. Тэгээд тэрнээс хойш тэр нэг найзтайгаа бүр нэг жаахан тийм улаан цай чичирдэг гар юм шиг байлээ. Таны савжигч. Урдуураа нөгөө нэг улаан хөлтнийг гიშгэхгүй. Тийм. За миний найзууд чинь тийм хүмүүс биш чи мэдхгүй бол асуухгүй бол тэгэл халтаад байсан байлаа гэд. Тэгээд тэр нэг найзтайгаа бүр ингээд тангараг тасаад буруулахад болцсон гэд тэрийг ч мэдээгүй дээ зүйлт тэгээд нэг хэсгэд нэрээ нөгөө тэрнийг болоо юм чинь тэгээд болцсон шүү дээ. Миний манай найзуудыг яах вэ? Тэнийг болоо юм чигээ бодоод. Юун л хөөрхөн сэтгэлтэй юм бэ те. Би танаа тэр найзуудаа чи найзлна гэж байх уу? Би тийм эрэгтэй найзтай байсан бол хамаагүй хажууд нь зүгээр л өдөрт хэд тасарнаа. Тэр жахан тийм гоё эрэгтэй найзтай байх тийм азтай юм шиг. Тийм шүү дээ. Тэр орны сургуулийн ангийн найзууд бас яг тийм бисэн. Би нөгөө анхудаага их сургуультай орхиж үзээд. Тэгээд би тасарнаа ууж үзлээ. Тэгэхээр хоногоо явах юм болон явна шүү гэдэг нэг төгсөг хөрстэй. Тэгсэн чинь бүр 3 надтай цуг ахиугаад. Тэгээд намайг бөөлсөн чинь бөөлжүүлээд тэгээд нөө хоцрогоо ямар л ажил уучлаарай мохоо юм яриад. Хоцрогоо бөөлжээд ингэсэн чинь манай ингээ нэг
хүүхдийг дуудаж ирээд цэцэн солиулаад өөрсдийнхөө хувцсыг өмсөж өглөө би баахан ирээвэр хороо хэрэгтэй болчихсон. За яхаа хүний л амьдрал хаяа нэг тийм байх штэ. Үргэлж гоё ганган цэмгэр байна гэж байх уу? Тэгээ яасан гэсэн чи чөтгөр гомын дурлав гэж чи дахиж бити ингээрээ заа юу. Чамд ёстой өгөхгүй чи пянгич таахгүй. Бас хөөрхөн кэрлээд штэ тийм ээ. Тэгэхээр хөөрхөн байгаа ч дээ. Тийм байна. Гэтэ би бас хувьдаа ингэж бодож чинь. Яг тэгэхээр би бас хувьдаа бас яг нэг эрэгтэй найзууд болохоор яг тийм бүр намайг тэгтлээ бүр хамгаалахар хэмжээний эрэгтэй найзууд байхгүй л те. Гэтэ яг тийм эрэгтэй найзуудтай байна гэдэг чинь бас цаанаасаа ингэж айгуу гоё ивэгтцээ айгуу гоё юм аа. Тэгэхээр үнэхээр гоё хүмүүстэй найзалж байгаа юм байна. Тэгэхээр энд нь баг атаархах шиг. За тэгээ бусдаар бол ямар нэгэн одоо өөрөө одоо нэг эрэгтэй хүн талтай байсан чинь нөгөөх нь зүгээр нэг найз болоод үлдсэн тэр хүн амтан байхгүй юу? Санаа байхгүй наа. За. Би тэгтээ жахан бас зүмсгэлээ. За холбогдсон маш их баярлалаа. Ориг сайхан өнгөрөөрэй. За баярлалаа. Ориг сайхан өнгөрөөрэй. За. Хүмүүсийн эрэгтэй найзууд яа гэдэг юм. Манайхан юу яатсан юм бэ гэхгүй юу? Сүхэ болдоо ганаа гэж. Хүмүүс ингэж эмэгтэй найзгаа ингэж хамгаалдаг юм ба штэ. Төмснүүдээ өдр гэн. За. Тэгэхээр яг одоо өнөөдрийн сэдв болохоор би найзтайгаа дотн харилцаанд ордог хүн гэдэг сэдвээр ярих юм шүү манайхаа. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Сайн байна уу? За үчимэндээ. Үчимэндээ. За хаагуур юу боснуулаад яагаад найз нөхдөө нухаа яваад байна гэхгүй. За тохиолдлууд байна уу? Тохиолдол байна. За гэхдээ хоёрын сая яриаг сонсолтой. За. Эрэгтэй найз гэж юусоо байдгүй мөлий. Байдгүй юм бэлээ. Бөө тийм татан найз бол байдгүй мөлий. За яасан юу болсон? Юу буруу ирсэн? бид манай хажуучны охин тэр бүр хүүхд байхасаа тоглож өсөөл 10 жилд нэг сургуульд өгсөөл. Тэгээд одоо дээд сургууль баг 27-8 хүртэл найзлаа. За бараг л багаасаа хамт өссөн хэрэг нэг айлын хоёр хүүхэд шиг л. Би хүүхэд байхдаа бол эмэгтэй тийч мэддэг. Эмэгтэй юм баг гэж тоглож идэг. За тэгээ солиороо явчихсан шүү дээ. Сургуульд ороод эмэгтэй гэдгийг мэдчихсэн чам. За. Тийм амар иршүүд байсан юм уу нөгөөтг нь? Тэгээ ер нь бол жоох иршүүд. Тэгээд битээр чинь бид яг залуу ахтас нүдээ суугаа тэгээ шат царнсан байсан. Тэгэл манай найз гэл битээр чинь баг өөр төрөндөө унтаад явдیں۔ Жин тийм яаж махаараа тэгээд хамаагүй л байдаг байсан. За. Тэгээд эмэгтэй найз гэж юусоо байдгүй байна гэдгийг би яг тэндээс харсан байхгүй. Яг юу болсон яасан. Бидний бөөнөрөө ингээд шоудаад бас 10 жил мөлийнхэн нийтээд төсөлтийн юм уу тэгээд нийлээд. Тэгээд амралтын газар очиод гэсэн чинь маанаас намайг ингээд аваачсан байхгүй. Би ингээд согцсон хитрхийг согцсон. Тэгээд авч яваад өрөөнд онтолсон байгаа. Тэгээд зүгээр миний ажиг бол хитцсэн байгаа юм л та. Би шинэ рефлексээрээ нөгөө ингээд оролдоод хин оролдоод тэр унтчих байгаа байхгүй. Би за нөгөө унтж байгаа шүн босч ирээд хэнийг ч мэдж байгаа юм байхгүй. Тэрээ тавсан юм. Яаж яахгүй юм шүү. Тэгээд за жан болсон. Тэгээд нөгөө нь яасан танаа нөгөө найз чинь яасан байсан мэдчихсэн юм өөрийг чинь. Угаасаа намайг оруулж ирэл тавьсан. Унтуулаа тэгээд хажуугаар нь ирсэн юм билээ л дээ. За. Өөрөө чаас тэгээд би бол тэр шин жандан гэсэн гэдэг юм аа. Тэгээд тэр цагаас найзлага байсан байт юм аа. Ахилга байсан байдаг юм аа. Найзлага байсан байт юм аа. Тэр нь гарал ахилаад байсан юм. Манай тэр найз нөхдөйсэн байхгүй. Яа, за.
хүнтэй суудсан байсан. Тэгээд бас нэг хүүхд төрүүлсэн баха. Гэтэ тэр яг нөгөө маш олон жил найзлсан болохоор зүгээр ингээд сэтгэл юм шиг байлээ. Аха. Таагууд хинэлтэй үнцнийг нөгөө доорлохгүй тасаж яадаг. Тэгээд тэр яг биелэн л байт юм бэлээ. Гэтэ эсэргүүцч илүү янз юм бол байгаагүй. Надад бол нэг л эмэгтэй найз байсан. Аа. За тэгэхээр маргааш нь одоо ингээд бие биенийхээ нүрийг харахад ямар байсан? Маш өглөөндөө ярьсан ч та. Аха. Одоо яг би нөгөө арх руугаа буруугаад жишээд Хар уснаас боллоо. Найз охиноо гэж бодлоо. Яг би салсан байсан л та. Аа. Тэгээд жоохон ихнэрийг салсан ихнэрийг гэж бодлоо. Аа. Тэгээд нөгөө архинд буруугаа өгөөл. Тэгээ манай тэр найз маань ийм эссэнгүү тэгэл ер нь хөндийсэн дөө. Зөө. Танаа найзын зүгээс болвол тэгээд ер нь өөрт чинь талтай малтай байсан юм шиг санагдчихсэн үү? Би надад талгүй байсан бохоо. Тэр айгуу гоё залуутай суусан. Явж. Манай 10 жилийн дээдлээ анги ахын. Аха. Ахтай суусан шүү дээ. Айгуу өрхөн залуутай суусан шүү дээ. Зөө. Тэгээд би 20 морин дээр нүртэл очижсэн юм чинь тэгэл наг бүрэн хүүхд байгаасаа нэг байранд байсан гэсэн. Нөхөр мөхөр айгуу сайн. Тэгэл би бүрөөр нүр их газаргүй. Тэгэл эрэгтэй найз гэж хизээч байдгүй юм байна. Тэгээ саяны хүүхэн бол айгуу гоё юм яриад байна. Айгуу цагаан юм яриад байна уу? Рефлексээрээ юм билээ дээ. Хэрвээ ирүүд байх юм бол мэдээж ахчихгүй л баг. Тэгэл амар шоудсан гэтэргээл яриад байна. Тэгэхээр яг гэх юм бол миний хувьд л тэгж бодогдсон. Тэгээ би тэр цагаас хойш дотн тийм айгүй сайн найз байхгүй. Эрэгтэй найзууд бол байна уу? За. За холбогдсонд маш их баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. Сайхан өнгөрөөрэй. Баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр бас л тийм байгаас эрэгтэй өнтгөр рефлексээр байгалийнхаа дараа нэг араатланлаг зангаараа ууж идчихээрээ зүгээр л явчдсан юм шүү, тэмтрэл тэмтчихэл. Чи би найз нь хамаагүй нэг зүгээр гэдэг шиг. За дараагийн сонсогчийг авъя. Эмжил радио холбогдсон байна. Байна. За үчимэндээ. Үчимэндээ. За сэдвээ бол мэдчихэж байгаа тийм үү? Мэдж байгаа. За сэдвийн дагуу өөр тохиолдсон юм уу? Өрөөл тохиолдсон юм уу? Ичээдвэл өрөөлгөө хэлчихдээ шүү. За өөр тохиолдсон юм ярих. За окей. Нэг байгууллагад нэг удаан ажилласан байхгүй юу би. За. Тэгээд анх тэр ажилд ороход ерөөсөө нэг ихчээсэн. Тэр манай өдөртөх албаны хүнтэй. Тэгээд тэр үнтэй ихтэл айгүй анхнаасаа дээрээс надтай айгүй сайн байсан. Мэдөө гэл. Талтай юм шиг. Тэг. За. Тэгсэн чинь нэг удаа бид нэг ажиллаараа буунаар амралтанд яваад. Бүр хөсгөл рүү явсан байхгүй юу? За. Явж хөвсгөл рүү юу? Тэг. За. Тэгээд явсан чинь нөгөө ихч маань нөхөртэй. Нөхөртэйгээ явсан. Тэгээд тэр чинь бас 5-6 жил хамт ажилласан баг амар сайн ихчдүү найзууд болсон байсан байхгүй юу? Тэгээд юун дээр байж хат нөхөр нь сахтаад. За. Аврал нөхөр сахтаад амар зөвхөн тасраад унтсан юм уу? Тэгээд намайг ийшээ гэрлөө оруулаад өгчих гэх нэг амралтын гэрлөө. Тэгээд би 2 цагийн ଭିତରେ нөгөөчтөр аваад орсон. Тэгээд ороод унтуулчаад тэгээд хэсэг юм яриа суудсан чинь сүүлдээ жанж басгүй юу? Зүгээр л ярилцаж суужаа за нөхрийг оруулангуудаа за хоёлаа юм ярилцчаа жанжин болт юм уу? Айгу амархан те. Нийлээ одоо ярьсан. Тэгээд одоо яриа бас жоох юм уугаал. Тэгээд нөхрийн нэлийн засаа унтсан бүр хөргөшаалсан шүү дээ. Тэгээд би ч яг тохиолд согтсон. Тэгээд надад шинэлээ олж өгч. Тэгээд бас яагаад
нэг сохтойсон чинь зэрэг гараад юм байна. Аха. Тэгсэн чинь эсэргүүцгүй нэтрээ байхгүй. Тэгэл занжсан болсон да. Тэгээ бид тэр бол айгүй сайн найзууд байсан байхгүй юу? За тэгүнгүүтээ тэр ихчтэйгээ ингээ удаан найзалж явж байгаа жанжин болчлоо штэ. Тэгүнгүүтээ одоо жанжин болсноос хойш одоо дахин жанжин болсноо яасан? Нэг удаа дахиж зан болсон хатад. За. Тэгээ одоогийн байдлаар ямар хөө байдалтай байна? Одоо дээрээс харьцахгүй. Тэгээ би өөрөө солонгослоо. За солонгос яваад ер нь болцсон юм шүү харьцгаа. Тий. Солонгос яваад тэгээд харилцагаас. За тэгвэл солонгос яваагүй байсан бол үргэлжлээд авах магадлалтай. Бараг тийм. За магадгүй яхаа хэрэгтэнд оролж иж магадгүй гэхдээ өөрийг нь хүн танихгүй учраас одоо өөрөөс нь хит ихч байсан. 8 байсан. 8 байсан. Манайхан ер нь яаж иж байгаа л ивэл болгочиход байгаа юм тий. Өөдөж очирдаг хүмүүс нь яаж иж байгаа л нэг 8, 4, 12 гэж. Тэгээд маргааш тэр царайг нь харж чаддгүй байлээс амар хэцүү. Яа. Хэцүү аа. Сохтооцсэн нөхрийн зоолн айва аштаах байсан. Тэгэл амар том нүгэл хийсэн шиг л. Одоо тгий штэ яад бол нэг гэр бүлтэй юм чинь тийм ээ. Харин тэр чинь уус асар том нүгэл байхгүй юу? За яг тийм мэдрэмжийг авсан ирнэтийг яагаад хоёр дахь уулзсан юм? Тэгэл тухайн үед тийм мэдрэмж авсан амар хит санагдав хэцүү байсан. Тэгэл дараа нь чинь цаг хугацаагаар мартагдж байгаа юм чинь. Өөрөөр зүгээр үзэж тараа тэгээ тэр мэдрэмжээ даван тулчиж байгаа юм чинь нөө. Тэгэл энэ болж исэн да. Тэгээ эмэгтэй хүмүүсийн хооронд сайн ихч дүүс найз нөхөд бол судлаа тийм бол байхгүй. Яг л хамаатан садан л биш бол. Тийм штэ тий. Одоо зарим хүмүүсийн хувьд бас юм бид манай энэ айгүй сайн дүү байгаа юм гэж тэгээд идэвчтэй. Энэ манай хоороо их чинь тэргээл. Тэгэл тэр чинь бас л асуудалтай штэ. Тийм байхгүй штэ ярина. Тийм шүү байна. Би одоо бас нэг Монголд ирээд нэг жил мэл гарна л болж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас нэг хүмүүсийн хоорондоо паролоор ярьдаг хэл мэл энтрийг одоо суралцж байгаа л гэсэн үг. Тэгэхээр надад болохоор юм дүүнер байдаг эрэхтэй. Түнхтэй тэднийг болохоор маа нэг сайн дүү байгаамаа гэж ярьчаар хүмүүс инээгээд ахаар бихлэ гайхаад идвсэн. Тэгсэн чи сайн дүү сайн агч чи ондоо юм билээ шүү дээ. Тэр нь бол тэгэл нөгөө сайн дүүтэй болно гэдэг яриад байдаг. Тий. Тэгэхээр тэр нь болохоор өөр зүйлээр сайн байгаад байсан юм бэлээ. Бас тийм шүү. Тийм. Яг хоёр амьдралд бол тусал дэмждэг сайн найз нөхөд өвчтөс бас байдаг л та. Тэгтээ хэцүү тэгэл яг л тийм ойр дотны тэгэхээр одоо сонирч надад зэрсэн. Хайрцаг чи аргагүй. Бүр нэг өөрөө үзэж тулаад бүх юм нь яатсан хүн шиг ярьж штэ. За. Нэрэ хаяны залуугийн дугаарыг авчихсан хоо. Ямар залуу? Дөнгөж сая миний урд ярьсан. Яг ч аа. Тэр нэг манай их нартай нэг багын найз нэг яриадсан залуу шиг байгаад юм. Хүүе, тэгж дугаар өгөхгүй шүү. Яг мөн тэр манай их нар яриад идэв тэр багын найз нэг гол хамт өссөн нэг байранд байсан. Найз маань тэгтээ нэг амралтанд явж ирээ тэр хоёр харилцаа болсон байхгүй юу? Яа, бүр хардалт яваад онлоо шүү сая. Би тэгээд яг сая ингэ сонсоодсон чи яг мөн л дөө. Гэхдээ сайндаач нэг сайн ихчээгээ ярих гээгүй зүгээр л энэ залуугийн дугаарыг олох гэж орж ирсэн юм шүү. Чи наадах чинь бас цаан гитсэн л байгаа байхгүй юу? Тэгэхээр би яаж наадах олох вэ? Ууцаадахаар. За. Ямар ч тач дугаар өгөхгүй. Манай нэвтрүүлэгч угаасаа дугаар зарлдаггүй хоолойг нь өөрчилчдэг болохоор хүн амьтан таних боломжтой байгаа байхгүй юу? Цаанаасаа юм заавартай. Йоо. Намайг айлглаа штэ. Би бүр одоо яна нэг хэрэг түүхт орогдчихвол гэж бодлоо. Тагаас юу гэж юм байх вэ? За ямар ч тач холбогдсонд маш их баярлалаа. Өчиг сайн өнгөрөөрэй. За. Өчиг сайн өнгөрөөрэй. За. Йоо айлш дайсан зүгээр найруулагч Эрдэнэмүх ах руугаа харлаа штэ. Яна хоёлаа юу хийж вэ гэдэг шиг. Гэтэ нэг хүн болгонд л тохиолддог зүйл штэ одоо тэгэхээр энэ талаар бол бас одоо бол сонсогч орж ирээд байна л да. Сонсогч нэмж авахгүй яа бол нэвтрүүлгийн цаг одоо дуусаж байна. Тэгэхээр
бид нарыг үргэлж сонсдог, дэмждэг унтлагын өрөөний сайхнуудаа маш их баярлалаа. Тэгэхээр бас холбогдож орж ирээд өөрсдийнхээ тухай болон тэгээд элен даланг өөрсдөө илэрхийлсэн байх сонсогч нартаа маш их баярлалаа. Тэгээ өнөөдрийн сэдэв маань дотн харилцаанд ордог найзууд гэсэн сэдвээр явсан байгаа. Тэгэд энэ хүрээд манай өнөөдрийн хинт ч битгий хэлээрээ оройтой унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр манайхан бүгдээрээ сайхан амраад ороод ирээд би та бүхэндээ маргааш оройны хөтөлбөрүүдээр эргэн уулзах болно. Тэр бол бүгдээрээ сайхан амарцгаараа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3